Сүд аж ахуйн газрын хяналтын алба 2024 онд нийт 53 объектэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөснөөс 50 объектыг хамруулж гүйцэтгэл 94.3% хэрэгжилттэй байна. Шалгалтаар нийт 659 зөрчил илрүүлж 533 зөрчил дутагдлыг арилгуулан 81% хэрэгжилттэйгээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллалаа. Нийтлэг илэрсэн зөрчил дутагдалд 170 заалт бүхий 33 албан шаардлага, шалгалтын явцад 3 дүгнэлт 40 заалт бүхий 9 зөвлөмжийг хүргүүлж, нэг объектийн 2 нэр төрлийн 80 ширхэг, нийт 234,100 төгрөгийн хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар нь устгууллаа. Шалгалтад хамрагдсан 5 цэхийн 45 бялуун төрлийн бүтээгдэхүүн, түргэн хоол, 21 сав баглаа бодол, нэг усны дээж, нийт 4 нэр төрлийн 67 дээжийг 267 үзүүлэлтээр шинжилүүллээ. Мөн шинжилгээгээр 8 объектын гадаргуугийн 80 цэгээс арчдсан шинжилгээ авч шинжилүүлэхэд нийт 9 цэгтэн буюу 11% нь Е. коли илэрсэн тул цэвэрлэгээ халдвар гүйцэтгэлийг хийлгүүлж чанар аюулгүй байдлын шаардлагыг хангууллаа. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 11 нэр төрлийн өдөртөмжийн хүрээнд нийт 290 объектыг хамруулан зохион байгуулж 490 дутагдал илрүүлэн 361 зөрчлийг арилгуулж зөрчил арилгалт 73.6%-тай байна. Шалгалтаар 124 заалт бүхий 26 албан шаардлага, 149 дүгнэлт, 29 заалт бүхий 10 зөвлөмжийг хүргүүлж мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг 8 удаагийн өдөртөмжийн хүрээнд зохион байгуулж нийт 311 объектыг хамруулан 1520 зөрчил дутагдал илрүүлж 864 зөрчлийг арилгуулж 659 заалт бүхий 124 албан шаардлага, 7 дүгнэлт, 23 заалт бүхий 3 зөвлөмж, 9 аж ахуй нэгж иргэнд 7 сая 200 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж 9 албан даалгаврыг өгүүлдэж бэлтгэдэд хяналт тавин ажиллаж байна. Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд эргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн 7 хүсэлтийн дагуу зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж өргөдөл гомдол хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэлээ. Салбарын чиглэлээр эргэн аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан сургалт сурталчилгааны төлөвлөгөөний дагуу 7 суманд 19 удаагийн танхимын сургалтад 413 эргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл, 4 төрлийн үзүүлэх сургалтад 113 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ, ерөнхий боловсролын сургуулийн 40 сурагчид хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг унших, эрүүл аюулгүй хүнсийг хэрхэн сонгон авах талаар мэдээлэл хийж зөвлөгөө өгч ажиллалаа. Сургалтын үеэр хаяг шошгын зөрчилтэй болон хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг 5 удаа зохион байгуулж, иргэдийг үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.